За сайн байцгаана уу. За сүүлийн үед энэ нэг янз бүрийн мэдээлэл за сэтгүүл зүй гэж бүр зарим томруулж ярьж явах шиг байна. За тэгээд улс төртэй холбоотой, засагтай холбоотой мэдээлэл элдв юмыг ер нь ингэж улс төрчнөө өмчилдөг. За авил мэдээллийн хэрэгслүүдийг хэд хэдээр нь хуваагаа авцсан байдаг. Тэргээрээ өөр таалагдсан мэдээллийг явуулдаг. За тэгээд бусдын тархитлагыг угаах гэж оролддог, нөлөөлөх гэж оролддог нэг ийм байдлын тухай нэлээд хэлцүүлэг өрнөлөө тийм үү. За тэгээ энэтэй холбогдуулаад ер нь мэдээллийг улс төрчд ингэж өмчлөх гээд байд юм уу, хянах гээд байд юм уу, ингэх ёстой юу гэдэг асуудлыг хэдүүлээ өндөж ярив. За мэдээж ёсгүй. Хэн нэгэн мэдээллийг тийм үү мэдлэгийг ингэж өмчилж ингэж байна гэдэг бол болохгүй зүйл. За гэвч бодит байдал дээр ямар вэ? За гэтэл бодит байдал дээр юм аюу өөр өгдөг. Мэдээллийг хэн нэгэн өмчлөх гэж байнга оролж идэг, өмчилж байдаг. За ялангуяа эрх мэдэл гэдэг зүйл энэ мэдээлэл гэдэг юмнаас ерөөсөө салахын аргагүй байд. Тийм учраас ерөөсөө үеийн үед аль ч улсын түүхэд мэдээллийн чинь мэдлэгийн чинь хүчээ. За тийм учраас энийг хэн чадж байна, хэн төрүүлж мэдж байна, энд илүү давуу тал ирдэг, энд илүү хүчин байдгаа гэдгийг мэдээд окей, тэгвэл нэг ийм ядаргаатай байдал байд юм те. Өөрөөр хэлбэл бодит байдал ийм шудраг бус юм байна. Тэ? Энийг ойлгох хэрэгтэй те. Бид нар мянга орилж чарлаа баалаа гэд одоо үнэхээр юу гэдэг ямар нэгэн засгийн газар наам эвсэл эрх мэдэлтнээс ангид байдаг хэвлэлийн газрууд байх боловч те бүгдөөрөө тийм байх, бүгд зарчмаа бариад зүтгэдэг ийм одоо бодит практик жишээ алга. Онлын хувьд бол байж болно. Өөрөөр хэлбэл маш энгийнээр тайлбарлах юм бол худлаа ярьж болохгүй. Үнэн. Ийм ёс зүйн зарчим бидэрт байгаа. Гэвч хүн байнга л худлаа ярьдаг. Өөрөөр хэлбэл худлаа ярьж болохгүй гэдэгт итгэх нэг хэрэг, худлаа яриад байгаа нь бодит байдал байгааг харж ойлгох тийм байна гэж таньж мэдэх нэг хэрэг гэсэн үг. Тэгэхээр ийм учир жанцтай. За окей. Тэгвэл яах вэ? Одоо нэгэнт одоо юу гэдэг байгаль ийм гэдэг юм уу, нийгэм ийм шудраг бус сонин нэг юм байгалийн хуультай юм байна гэж үзье л да тий. Одоо шиг их бүдүүлэг юм хэлж. Энэ нөхцөлд яах вэ? Энэ нөхцөлд хүн нөгөө сонсогч чинь мэдээлэл хүлээж авч байгаа юм чинь өөрөө тий хангалттай тэр мэдээллийг шүүн тунгаадаг байхыг шаарддаг. Тийм учраас нийтийн боловсрол гэдэг юм чинь байгаад байгаа. Энэ янз бүрийн олон толгойн донгосдог хүмүүс чинь байгаад байгаа. Энэ хүмүүс чинь хараач, нэгтлаач, хянаач гэдээ байгаад байгаа гэсэн үг тий. Мэдээж одоо юу гэдэг ийм орлогоо зөндөө байгаа боловч нийгэм нийтийн олонх нь дийлэнх нь ингэж байгаа юм гэж хэлэх хэцүү л дээ. Зарим манипуляц мэдээллүүд өдр бол үнэхээр итгэхийн аргагүй болтол явсан тохиолдол ч бий. Дэлхийд даяараа тэр үндэстнэрээ тэр хоортуулсан, холигтуулсан ийм тохиолдлууд байдаг. Ялангуяа энэ улс төрийн сонгуул өдр юм тий. Ялангуяа энэ улс төрчдийн хувьд. Тийм үү? Сонгохдоос өмнө шал өөр байгаа, сонгохдоо шал өөр болдог нэг ийм тохиолдол хэлдэг юмуд байдаг. За тэгэхээр энэ нөхцөлд бол мэдээллийн их сурвалжуудыгаа хүлээн зөвшөөрнө тий. Окей. За энэ бол энэ улс төрчийг дэмжиж байдаг хэвлэл байна. Энэ намыг дэмжиж байдаг хэвлэл байна тий. Энэний ард энэ байдаг гэсэн, энэний ард энэ гэд байдаг гэсэн. Тийм учраас л ардчилсан улсууд чинь хэвлэл мэдээллийн эзэн хинбэ гэдгийг маш тодорхой ил цагаан байхыг шаарддаг. За тэгээд янз бүрийн тэр татвар такс элдв юм орж байгаа мөнгө төгрөг элдв юм нь бол тодорхой байхыг шаарддаг тий. За тэгээ баруун зөндөө олон мэдээллийн сайтууд элдв юмуд бол сарын захиалга буюу subscription тийм зүйл рүүгээ орцсон байдаг. Энд чи яаж байгаа юм гэхээр бид нар илүү independent буюу одоо тусгаар бусдаас хараат бусаар мэдээлэл дамжуулахад таны наад зүйлч хэрэгтэй байгаа. Хэрвээ та ийм мэдээллийг аммаар байгаа бол манайд мөнгөө төлөө гэдэг зарчмыг л баримталж байгаа гэсэн үг тий. Үгүй ээ, үнгүй аваад аль нэг намын ийм юмыг аммаар байнаг бол болно. Тэр намдаа үнэнч, тэр үзэл сурталтаа үнэнч тийм мэдээлэл авах хүсэлтэй хүн байж болно шүү дээ. Түл тэрийг ингээ аваа явдаг тий. Түүнээс тэрийн түгээгээд байгаа, дэлгэрүүлээд байгаа сэтгүүлчийг ч юм уу, хэвлэл мэдээллийг ч юм уу. Яг мэдээж муулж болно л та тэр үний л хувийн сонголт. Гэтэ одоо юу гэдэг чамаас болоод бид ингэчлээ. Чамаас болоод би наатанд чи итгэжлээ. Тэгээд ингэчлээ тэр гэж ярьдаг зүйл рүү бол аваачдаг тий. Яг л арчлагддаг бол хөвний хариуцлагын тухай асуудал байдаг тий. За тэгэхээр ахаар нэг товчхон хэлье. Мэдээж улс төрчд бол эрх мэдэлтэй хүмүүс бол мэдээллийг их сурвалжийг хэвлэл мэдээллийг бол хяндаг контролдог байж болохгүй.
ийм бол үнэхээр хэцүү боломжгүй тийм. Одоо ингэ хэрэггүй гэсэн үг. За гэхдээ бодит байдал дээр бол ийм үйлдэлүүд зөндөө байдаг. За одоо харин биднэрт бол маш давуу тал гарч ирсэн бол энэ сошиал медиа буюу нийгмийн сүлжээ гэдэг зүйл гарч ирсэн. Хувь хүн болгон магадгүй сэтгүүлч шиг хэвлэл мэдээлэл алба шиг ажиллах боломжтой болсон учраас энэ сошиал медиа чинь бидэрт маш хүч өгөөд байгаа гэдгийг бас ойлгож энийг зөв зөвтэй зүйл ашиглахад анхаарах хэрэгтэй болов уу гэж нэг зүйлийг хэлмээр байна. За их баярлалаа.